Аюулгүй үзлэгт хэрхэн хамрагдах вэ? Аюулгүй үзлэгийн бүс рүү зорчигч зөвхөн хүчинтэй суугчийн талан болон бичиг баримтын хамт нэвтэрнэ. Үзлэгийн цэгт 3 төрлийн сагс байна. Сагсны тэмдэглэгийг сайтар ажиглаад эд зүйлээ ангилан хийнэ үү. Нэгдүгээр сагсанд гар утас, түлхүүр, бугуйн цаг, том гоёл чимэглэлүүдийг хийнэ. Хоёрдугаар сагсанд ноутбук, таблет болон зөвшөөрөгдсөн хэмжээтэй power bank зэргийг хийнэ. Гуравдугаар сагсанд гутлаа хийнэ. 2025 оноос эхлэн холбогдох журмын дагуу Иргэний эсгийн ерөнхий газрын тушаалаар бүх зорчигчийн гуталд аюулгүй үзлэг хийх болсон. Шалгалтын хаалга руу орж аюулгүй шалгагч ажилтны зааврыг дагна уу. Шаардлагатай тохиолдолд шалгагч таны биед гараар үзлэг хийх, эд зүйлсийг нээж шалгах хэрэгтэй. Биед гараар үзлэг хийх тохиолдолд ижил хүйсийн шалгагч байж эмзэг хэсгийг шалгаж болно. Хэрэв та аюулгүй үзлэгээс татгалзвал таны аялал цэцлэгдхийг анхаарна уу? Та ажилтнуудын тавьсан 100 байсны шаардлагыг биелүүлж бусад зорчигчдыг хүндэтгэн соёлтой үйлчлүүлээрэй. Аюулгүй ая тухтай аялал та биднээс шалтгаална.